Сайн байцгаана уу найзуудаа. Та бүхэнд би өнөөдөр гайхамшигт төсвөр нас гэдэг номныхоо хэл яриа гэдэг сэдвийг ярьж өгөх болно. Тэгээд энэ бичлэгийг маань болохоор одоо ингээд чухал уулзалтанд эсвэл одоо ингээд багш нартайгаа ингээд ярилцахтаа ингээд ерөөсө гацаад ингээд ярьж чаддгүй хүмүүст голцоо одоо тохирох бичлэг байгаа. Тэгээд энэ үед ямар арга хэмжээ авах вэ гэхээр чи ерөөсөө санаа зовох хэрэггүй. Тэгээд урьдчилан одоо ингээд багш нартайгаа харилцахтаа ингээд бэлтгэх юм бол өдөрт миний өмнөх бичлэгэн дээр хэлсэнчлэн 1-2 цаг тогтмол хүнтэй харилцах. Тэгээ хүнтэй харилцах чадах юм бол чиний одоо ингээд хэл яриа чинь ингээд зүгширнэ гэсэн үг. Тэгээ зүгширч чадах юм бол одоо нөгөө нэг ингээд тэр зүйлийг байнга ярьдаг болчихно шүү дээ. Тийм байнга ярьдаг болчих юм бол ерөөсөө чи ингээд чамд асуудал тулгархгүй гэсэн үг. Тэгэхээр одоо гэх одоо тийм нөгөө нэг одоо гацах эсвэл сандрах тийм мэдрэмжүүд байдаг шүү дээ. Яг эсвэл ингээд яг хэлнэ гэд бодцсон үгээ ингээд өөрийг хэлчихдэг ч юм уу тийм ингээд яг тэр хүнд хэлийгээ бодцсон байснаа тэгдэг бол одоо өдөрт хүнтэй одоо дотныхоо хүнтэй ч хамаагүй хинтэй ч хамаагүй 1-2 цаг өөрийнхөөрөө харилцах. Тэгээд үзэнгүүт чиний одоо ингээд чи хэдэн хоног тэгээд харилцаад үзэнгүүт чиний яриа шал ондоо болно. Тэгээд харилцсны дараа одоо ямар өөрчлөлүүд гарах вэ гэхээр одоо нэгдүгээрт чи хүнтэй гацхгүй харилцаж чаддаг болно. Ерөөсөө тэгж бусдаас ичиж санаа зовхгүй. Одоо бидний насны өсвөр насны хүмүүс чинь ингээд ерөөсөө намайг ингээд шоолох бах, ингэх бах одоо ингэж боддог штеп. Тэгээ тэр нь маш одоо бид нарыг ингээд сурахад маш тээг болдог зүйл гэсэн үг. Тэгээ тэрийг мэдээж аваад хайчих юм бол чи нэгдүгээрт асуудалгүй харилцаж чадна. Асуудалгүй одоо хэлэх гээд байсан үгээ хэлж чадна. Тэгээд бусдад юмыг ойлгуулж чадна. Тэгээд дээрэс нь одоо өөрийнхөө сурыг мэдий гэж одоо бодож байгаа зүйлүүдээ ямар ч асуудалгүйгээр одоо суралцж чадна шүү гэдгийг хэлсэн сэдв байна. Тэгээд энэ бичлэг маань таалагдсан бол лайк дарж, subscribe хийгээрэй. Баяртай.